Яг бидний нөгөө гар үсэг зуруулаад явж байгаа хоорондоор оюутан гişи өөрийнхөө бланкн дээр аль эрт гар үсэг зуруулаад түрүү чи нэг өдөр өгцөн байл л дээ. Өөрийнхөө бланкн дээр. Тэрийг нь бол бид нэр саялын тэгээд өгцөн байгаагийн саялын бүрүү гарагт мэдсэн. Ингэснээр харбины одоо нөгөө гэрээ буюу хил холбооны гэрээ ерөнхийдөө боломжгүй болж ийн гэсэн. Яагаад гэвэл нэг чуулганаар 2-оос илүү төр хороо байгуулж болохгүй хуулиараа. Тэгэхээр өмнө нь нөгөө Батнайрамд гишүүний оюутлахын төр хороо байгуулагдсан байгаа. Тэгэхээр одоо 2 дахь буюу нэг л квот байсан байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нь энэ харбины төр хороог байгуулна гэж бодоод гар үсэг цуглуулад явж байгаа хооронд аль хэзээний байгуулад өгцөн байна л да. Өөрөөр хэлбэл тэр 2 дахь одоо ганц сул орон зайг ашиглаад авцсан тий ашиглаад нэгэсэндээ өөрийнхөө хийсэн гэрээг шалгуулах хэрэггүй байна гэж. Тий нэгдүгээрт өөрийнх нь хийсэн гэрээг өөр хүмүүс шалгах гад гар үсэг цуглуулаад явж байгаа хооронд өөрийнхөө хийсэн гэрээнүүдийг өөрөө шалгах гад тий энэ чинь сүүлийн 5 жил засгийн газрыг тэргүүлсэн хүн тийм үү хоёрт нь ерөөсөө тэгэхээр өөрийнхөө хийсэн гар үсэг зурсан оптикэд авсан засгийн газрын тогтоолоороо нууцад авсан гэрээнүүдээ өөрөө шалгана гэд одоо гар үсэг цуглуулад тэгээд сэмээрхэн саяны даваа гарагт аль хэзээ өгцөн байсныг энэ сая бид нар өнгөрсөн бүрүү гарагт л мэдлээ. Тэгээ манайх бол ерөнхийдөө жоохон удаашрсан л да одоо гişүүд бол бас те гар үсэг зурхаасаа жоохон зарим нь тэгсээгээл зарим нь овгон зурна гэж амлсан байснаа янз бүрийн дарамт чахалт ирээд байна эсвэл гуйгаад байна тийм учраас боли энтер гэж яасаар байгаад ерөнхийдөө жоохон удаашрсан. Тэг яг одоо эргээ бодоход манай гар үсгийг бүрдүүлэхгүй удаашруулж байгаад өөрөө тэр хойгоор гар үсгээ бүрдүүлээ тэгээд даваа гарагт өгцсөн байна. Өөрөөр хэлбэл манай одоо энэ 10 тэрбум буюу 36 их 80 төгрөгийн одоо алдагдaltaй байж болзошгүй энэ гэрээг хянан шалгах төр хороо байгуулагдах боломжгүй болж байгаа гэсэн үг. Хаврын чуулганаар. Тий, хаврын чуулганаар бол болно. Гэтэл энэ харбины хилцээр чинь нөө шинэ тогтнол байгуулагдсан учраас шин дээр нь асуудлын үйл те хилцээд одоо алдагдлыг болиулж нэмэх эцсийн зорилго бол энэ нүүрс гэдэг чинь арт түмний баялаг, газрын доорх баялаг. Тэр арт түмэн өөрөө нэгдүгээр мэдэх эрхээ эдэлмээр байна. Хідээр зарсан нүүрсний тэр гэрээг хідэн төгрөг гэдэг байгаа юм бэ гэд. Энийг асуудал болгож тавьснаар яг ашгүй гэрээний одоо нууцлалыг бол ил болгоно гэж те одоо ерөнхий сайд зарласан. Боловч одоогоор бол ил одоо болоогүй байна л да. Тэг хизээ ил болохыг хүлээгэл гэж байна. Тэгэхээр ямар ч байсан уг нь яман юм халуун дээрээ гэдэг шиг те яг одоо дөнгөж байгуулагдсан дээр нь хэлэлцээд ярилцаад асуудал байвал засаж залруулах энэ засаж болохгүй юм гэж байхгүй шүү дээ. Тэр засаж залруулах тэр тал руу л оруулъя гэж бид нар бодсон. Одоо нөгөө эмч нар багш нар ажиллагаа ингээл те тэтгэврийн цалингаа нэмнэ гэдэг тэнд бараг 600-700 мянган хүн гэтэл энд нэг хідэн улс төрчид тэгээд 5 жилийн улс төрийн өндөр дээд сентид суучгаад тэгээд одоо юу хийгээд байгааг нь мэдчихдэггүй савсал хэвэл нууцад авчдаг. Тэгээд тэр нь бол Монгол улсад Монгол улсын ирэх ашигын одоо ирэх ашигт нийцэхгүй алдагдaltaй байх магадaltaй ийм гэрээгийн л хөтөр түргийн шалгаж нийн яралтай засаж залруулах арга хэмжээ авъя гэсэн ийм л бодолтой байсан. Тэгээд одоо харамсалтай нөгөө жагсаалыг бол булаадгийг бол мэднэ. Тэгээд төр хороог бас булаана гэж сансангүй. Тэгээд төр хороогоо бас булаалгач уу гэж бодоод сандрал явж байна.